Хүнд өдрийн дараа хамгийн түрүүнд бодогдох зүйл бол гэр байгаа. Ихэнх цагаа гэртээ өнгөрүүлдэг учраас аль болох тав тухтай байхын тулд шинээр засвар хийж байгаагүй айл байхгүй хаа. Сүүлийн жилүүдэд маш олон орон сууц шинэ хотгонууд сүндэрлэж сонголтын хүрээ тэлсээр байгаач яг ямар шийдэлд хүрэхээ мэдлгүй алдах тохиолдлууд гардаг. I don't know what that was. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хамгийн нэгдүгээрт эрүүл цэвэрхэн орчин байдаг. Мөн цэвэр агаар ядаж байхад сүүлийн жилүүдэд газар хөдлөлт гэдэг асуудал гарч ирэн хаана аюулгүй амьдрахад тав тухтай газар байраа авахаа мэдэхгүй бодолж байсан бол өнөөдөр та бүхэндээ Скандинавигийн орнуудаар толгойцогдох хамгийн аюулгүй мөн тог тухтай байр болох Скандинавиа барилгын талаар олж мэдцгээе. Модернизм, минимализмыг гайхалтай зохицуулж чадсан энгийн хэрнээ үзэсгэлэнтэй архитектурын шийдэл болох Скандинавийн загварыг хаа нэгтээ харсан байх. Энэхүү загвар нь Швед, Норвеги, Дани улсууд буюу Скандинавийн орнуудын фермийн зориулалттай байшингуудаас үүдэлтэй өгөөд эвчтэн хар цайвар өнгөтэй байдаг. Түүнчлэн эдгээр орнуудын цаг уурын онцлог манай улстай ойролцоо бөгөөд өвлийн үдрэл нь маш хүйтэн боловч зундаа ихээр халдаг байна. Ийхүү хүйтэн цаг агаартай тохируулан барьсан 2 давхар байшингууд нь улам сайжирсаар өнөөдрийн минималист хэм маягтай маш сайн зохицож байгаа лээ. 20 дугаар зууны ихэнх үеэс Скандинавийн архитектурын нэг хэсэг нь Европын нөлөөнд автжээ. Эртний дундад зууны үеийн цайз сүм хийдүүд нь маш өвөрмөц байсан бөгөөд байшингууд нь тухайн орныхоо онцлогийг гүн шингээж өгсөн байдаг. Ихэнх байшингууд нь энгийн ард иргэд нь өөрсдөө барьсан байдаг бөгөөд тухайн үед ямар ч архитектурын мэрэгжил болон сургууль байгаагүйс үүдэн том болох харагддаг гэж. Скандинавийн архитектурын орчин үеийн хөлбөр нь барилга угсралтын үндсэн арга барилаас үүдэлтэй юм. Энгийн иргэдийн орон сууцнууд нь неоклассик элементүүдийг уламжлалт барилгын хэм маягтай хольсон загвартай байдаг байна. Ийхүү 1930-аад онд Скандинавийн орнуудын архитектурын хөдөлгөөн үүсч Стокгольм хотод болсон үзэсгэлэнд хоёр архитектур функционализмын тухай ойлголтыг танилцуулснаар энэхүү болох загварууд арай өөр хэм маягтай баригдаж өглөө. Функционализмын тухайн барилга дотор орших хүний амьдралын хэм маяг, эрүүл мэндийн байга байдал гэх мэт байдлуудыг харгалзан үзэж загвар гаргах ойлголтыг хэлж байгаа. Үүнээс үүдэн орчин үеийн Скандинав загвар өсөлт хөглөө болсон байна. 1950-ад оны үед Скандинав загвар нь дэлхийд даяар алдартай болсон. Минимализм ба функционал байдлыг хослуулсан Скандинавийн загвар нь энгийн амьдрал төгс тохирсон шийдлүүдийг илэрхийлдгээрээ өнөө хүртэл амьдрахад хамгийн тав тухтай аюулгүй байшин тооцогддог. Монгол ч гэсэн Скандинав загвараар баригдсан барилгууд хэрэгцээ өндөртэй байгаа билээ. Манай улсад хотын төвчрөл утаанаас хол гэр бүлийн гишүүд бүртээ хурц үйлчлэх бүхий л хэрэгцээг нэгдүгээр цогцлоож Скандинав загвараар баригдаж буй Живэлэ хотгон гэж байгаа. Живэлэ хотгон Улаанбаатараас 40 минутын зайд байралтай байдаг. Цэвэр агаар оршин суугчдын аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдийн бүхий л хэрэгцээг хангах зорилгоор эмнэлэг гоо сайхан цэцэрлэг супермаркет гэх бүхий л үйлчлэгээр хангагдсан клуб хаус гэх төвийг бас багтаан өгсөн ийм хотгон баригдаж байгаа юм байна. Ингээд өнөөдрийн дугаартаа Живэлэ хотгон хамтран ажиллав. Живэлэ таны гэр бүлд зориулж бүтэв. Скандинавийн дизайн бусдаасаа ялгарх онцлог нь ерөнхийдөө байгалийн зохицолгоотой илүү ууссан өнгөний шийдэл байгаа. Скандинавийн орнуудын байгалаа хэрхэн хөндлөж хайрладгийг энэхүү байшингуудаас харж болно. Байгаль цөрөг нөлөө үзүүлэхээр хурц тод өнгөөр барьсан барилгууд нь нарны тусгалыг ойлгох тал дээр муу байдаг. Харин Скандинав загварын ихэнх нь модон материалаар хийгдсэн байдаг. Түүнчлэн голд хоёр өнгөний элементийг ашигладаг хар болон цайвар бор өнгүүд байдаг. Эдгээр өнгөний зохицол нь нарны гэрлийг өөртөө шингээж тайван тухтай мэдрэмж төрүүлдэг. Өвлийн хатуу ширүүн саруудад оршин суугчдыг дулаацуулахын тулд Скандинавийн хэм маягийн байшингууд ихэвчлэн гоёмсог палантай керамик хавтангаар хийсэн ил зухтай байдаг. Ихэнхдээ 20 дугаар давхар намхан налуу таастай байдаг нь дулааныг ор байрладаг хэсэг рүү хоримтлуулахаар загварчилдаг. Мэдээж эрэг бүх байшингууд нь ийм байдаггүй бөгөөд халуун талаа орнуудад зориулж дөрвөлжин хэлбэг дээвэртэйгээр барьсан загварууд ч мөн бий. Дараагийн онцлог зүйл бол нарны гэрлийг дотоод орчиндөө шууд тусгадаг том цонхнууд лээ. Эдгээр цонхнууд нь байгалийн гэрлийг дотооддоо маш сайн тусгадаг бөгөөд электрон тогоор ажилладаг гэрлүүд нь хүний нүдэнд тав тухгүй сэтгэл төрүүлдэг учраас тун зөв шийдэл болсон байж. Одоо харин Скандинав загварын дотоод засал буюу интерьерийг ярилццгаая. Ихэвчлэн эдгээр байшингууд нь цулгуу цэвэр модон шалтай байдаг бөгөөд хэвс эвсэнсээр төдийлөн ашигладаг. Харин амарч сухлах хэсэг буюу буудан орныхоо хөлд хоньны нэхий үслэг дэвсгэрийг ихэвчлэн дэвссэн байдаг. Зөвхөн шал гэлтгүй хан тавилга шүүгээ хүртэл модон байдлахыг илүүд үздэг. Энэ нөгөө талаараа Скандинавийн хүйтэн цаг агарын байдалтай холбоотой бөгөөд хүнд алиулах дулаан байгальтай өөр мэдрэмжийг өгөх элементүүдийг шингээсэн байдаг. Суур өнгөний хвшлэн цагаан цайвар байна. Учир нь Скандинав орнуудын өвлөн нэр таранхуу болдог учраас дотоод орчныг гэгээлийг харуулахын тулд цайвар өнгийг ашигласаар ирсэн. Ер нь цайвар өнгө хүний сэтгэл санааг тайван байлгаж эргээр нөлөөлдөг ба аль ч маягт мөнхийн сонгодог шийдэл байсаар ирсэн. Скандинавийн орнуудын байгаль орчны хууль нь Дани, Швед зэрэг орнууд илүү хатуу байдаг. Тиймээс Скандинавийн орон сууцнууд боловчтой бол ногоон эрчим хүчний системийг ашиглахыг шаарддаг. Үүнд мөн эрчим хүчний хэрэглээг илүү сайн хангах материалыг бас багтаасан байдаг. Байгальтай уур амьдрах хүсэлтэй хүмүүст энэхүү энгийн минималист болон маш дулаан таатай уур амьсгалыг төрүүлэх загварыг сонгох нь зүйтэй баг.
Скандинавын орнууд нь маш үзэсгэлэнтэй байгальтай учраас ийм сайхан үзэгдлийг өдөр бүр томцоонхоор дулаан галын зуухны хажууд хараад суух нь ард иргэдийн хувьд таатай байдаг л автай хаа. Гэвч энэхүү загвар нь дэлхийн өнцөг булан бүрт баригдах боломжтой бөгөөд Монгол орны ой моттой ууларх хэсэгт нэг юм байшинтай олчод хэвтэж явдаг хүмүүс сайхнаа. Живела. Таны гэр бүлд зориулж бүтэв.